Цэвэр агаар сангийн захирлаар ажиллаж байсан хүрэлцэх нэгтлэн бодлогч хулан болдмаа мөн байгууллагч ногоо хөгжлийн яамны албан тушаалтнууд зэрэг 11 хүнийг шүүхрэл өнөөдөр дүүргийн эрүүгийн 1-р шүүх тагнад үргэлжилсэн юм а. Энэ хэрэг цэвэр агаар сангийн X дарга хүрэлцэх ерөнхий нэгтлэн бодлогчоор ажиллаж байсан хулан нэгтлэн бодлогч болдмаа болон байгууллагч ногоо хөгжлийн яамны болон бусад байгууллагуудын ажилтнууд болох Цэцгээ, Чимэд Эрдэнэ, Сүрэн, Алтан баган, Даваатар, Мөнх Чулуун, Алтан туяа гэрэл нарын 11 хүнийг яллагтгчаар татаад байгаамаа. Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн хавтас тэрэгт цэвэр агаар сангийн төсвөөс тэднийг 1.9 тэрбум төгрөгийг буюу онц хэмжээний хохирол учирсан гэж үзэн хавтас тэргийг шүүгэж шилжүүлсэн байдаг. Авилгатай тэмцэх газраас явуулсан мөрдөн байцаалтын явцад хүрэлцэх наран цэвэр агаар сангийн хөрөнгөөс 2012 онд 116 сая төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр Хорчхон булах хувьцаат компани Дансаар 21 сая 440 мянган төгрөгийг ажлын хөлс нэрээр Орхон сайхан булах хувьцаат компани Дансаар 1.4 тэрбум төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр Таара хувьцаат компани Дансаар 100 сая төгрөгийг зар сурчлагын нэрээр DZTM хувьцаат компани Дансаар 2011 онд 240 сая төгрөгийг түлш нийлүүлэх нэрээр Шар голын дулаан хувьцаат компани Дансаар гаргаж төвсөн мөнгийг зориултын бусаар ашиглаж байсан мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Мөн авилгатай тэмцэх газар болон нийслэлийн прокурорын газраас тухайн үед их сурвалжийн мэдээлжсэнээр хүрэлцэх нар 1.9 тэрбум төгрөгийг зориултын бусаар ашиглаж энэ мөнгөө өөрсдөө орон сууц үйл хөдлөх хөрөнгө мөн автомашин худалдаж авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг юм а. Хүрэлцэх нарыг шүүх анхан шатны шүүх хурлын эхний хуралдаа энэ сарын 10-нд дүүргийн эрүүгийн 1-р шүүх тахимд эхэлсэн боловч шүүгдэгчдийн хүсэлтээр мөн шүүх хурлыг өнөөдрийг хүртэл инхүү хойшлуулсан байдаг юм а. Тухайн үед шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргаж тэдний батлан даалтад байсан 11 с жигтнийг таслан сэргийлэх арга хэмжээ авч бүгдийг цагдаа орох 461 дугаар ангид хориод байгаа юм а. Ийхүү шүүх хурал эхлэхэд 11 с жигтэн буюу ялагдагчийг цагдаа орох 461-ээс авчирсан юм а. Шүүх хуралдаанд өнөөдөр 11 с жигтэн яллагдагч болон 5 гэрч тэдний өмгөөлөгчд бүгд ирсэн боловч шүүгдэгч шинээр өмгөөлөгч авсан. Шинээр ирсэн өмгөөлөгчд нь хавтас тэрэгтэйгээ танилцаж амжаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн тавьсан юм а. Шүүх бүрэлдэхүүн энэ хүсэлтийг хүлээн аваад шүүх хуралдааныг энэ сарын 27-ны хүртэл хойшлууллаа. Яг одоо шүүгдэгчдийг цагдаа орох 461 дугаар анги руу ачих гэж байна.